Комагийн комент автоматжуулалтын хийг зарцгаая. За энэхүү тохиргоо гэдгчилснээр Facebook болон Instagram пост дээр ирсэн сэтгэл болгонд автоматар хариулгаас гадна эсвэл PM-ээр зураг сэлгэх боломжтой. За сэтгэл хэсгийн автоматжуулалт гэсэн хэсэг рүү орно. Таны үүсгэсэн бүх автоматжуулалт энд хадгалагдана. За автоматжуулалтаа үүсгээд таны холбосон пост нэр гэсэн байгааз энэ дээр та автоматжуулалтаа дараа нь хайж болоход хэлбэр байхаар тийм тодорхой нэрийг олж хэрэгтэй. Үүний дараа хамрах хүрээг сонгоно. Глобал нь таны хуудасны бүх төрлийн пост болон лайв бичлэг, рeel видеонуудад энэхүү тохиргоо нь автоматар үйлчилнэ. За энд нэг ухаалаг логик байдаг. Хэрв та өмнө нь бүх постонд үйлчлэх глобал ерөнхий тохиргоо хийсэн байж байгаа дараа нь specific буюу аль нэг постонд зориулж тусгай нөхцөл үүсвэл систем ерөнхий тохиргоог алгасарч зөвхөн тухайн постонд зориулсныг нь ажиллуулна. Өөрөөр хэлбэл тусгай тохиргоо нь override буюу ерөнхийгөө дарах бөгөөд бусад постууд дээр өмнөх ерөнхий нөхцөл хэвийн үйлчлсээр л байдаг. Хэдүүлээ энэ удаагийн заавар пост specific-ийг сонгоод явчих. За одоо энгийн постоо reel бичлэгөө гэдгээ сонгоод өгнө. За үүн дээр нэг хэрэглэгчтэй андуурдаг анхаарах чухал мэдээллийг өгье. За үүсгэсэн reel-ээ ширлэхэд пост болоод орчдөг. Ингээ постны автоматжуулалт тохиргоо хийчихэд reel-ний комент автоматжуулалт ажиллахгүй байна гэж хайхад идэг. Тэгэхээр тохиолдолтой ихтэй пост бол постоо, reel бол reel-ээ сонгох чухал байна. Read дарж үүсгээд автоматжуулалтынхаа редакторыг нэм. Автоматжуулалтын маань эдит хуцаагдчихэв. Зүүн талд сонгосон пост хариулах горим зэрэг одоо ерөнхий тохиргооны хэсэг энд байрлана. Харин баруун талын үндсэн хэсэгт хэрэглэгчдэд очих хариу текстийг бичиж оруулна. Smart reply товчлуур нь хариулах гормыг удирддаг. За хэрвээ энэ товчлуураа буюу идэхгүй байвал Comma-ийн instant модоор ажиллаж ирсэн коммент болгон таны бэлдсэн нэг л тогтсон хариултыг хэлгэн. За энэ нь маш энгийн бөгөөд ихэнх тохиолдолд бүрдэг. За мөн токен маш хэмнэлттэй байдаг. За хэрвээ та манай Pro багцыг ашигладаг бол үүнийг on болгож коммент бүрийн утгаарсан AI хариултыг үүсгэх боломжтой. Private response товчлуур нь комментийн хариулт харагдах хэлбэрийг өөрчилдөг. За үүнийг идэвхжүүлвэл таны хариулт коммент хэсэгт нийтэд ил харагдахгүй бөгөөд Facebook, Instagram-аас хэрэглэгчид тань чатаар мэдээлэл илгээлээ гэсэн бичиг харуулад тухайн хэрэглэгчийн чат руу шууд зурвасыг илгээдэг. За энэ нь үнийн мэдээлэл юм уу эсвэл тусгай линк зэргийг нууцтай илгээхэд маш тохиромжтой байдаг. Шууд хариулт буюу reply хэсэгт таны пост дээр хүн коммент бичгүйд нийтэд ил харагдах хариулт текстийг оруулж өгнө. За энэ таны хуудасаар зочсон хүмүүст харагдана. Магста 500 тэмдэгтийг оруулах боломжтой. Хэрэглэгчийн хувийн чат руу очих DM зурвасын тохиргоо мөн дээр дарж контент бүлгэр цанхыг нэм. Та энэ хэсэг текстээс гадна зураг, карт, видео зэргийг оруулж DM-ийг бэлдэх боломжтой. За үүнийг ашиглаад хямралын код, бүтээгдэхүүний мэдээлэл эсвэл урилга зэргийг багтаасан DM-ийг бэлдэж болох нэ. За хэдүүлээ нэг текст оруулаад үзье. Текст оруулах гэж учраас энэ текст гэсэн чирээ текст оруулаад. За текст утганд энд линк оруулсан гэсэн байна. Тэгэхээр хэдүүлээ энэ товч нэмэгт дээр ороод босрох линкээ тохируулаад өгөө. Энэ веб холбоосын за урилга оруулаад өгье. Ингээ бэлэн болсон DM зурвасаа урьдчилсан харагдц ингээд энэ жуудчтэй. За та тохиргоогоо хийж дуусаад save тавьчийг дарж draft буюу норог хэлбэрээр хадгалах боломжтой. За энэ үед шууд идэвхжихгүй харин live болгох тавьчийг дарснаар шууд ажиллуулахад бэлэн болно гэсэн. За ингээд боллоо. Танд амжилт хүсье. Баярлалаа.